Хай, сайн байцгаана уу болоорой. За, миний хувьд гэх юм бол ахлагын ангитай явж сурахын тулд 14 настайдаа хятад руу явж исэн. Тэгээд энэ төгсчлэхээрээ яагаад 14 настайдаа явахаар болсон, очоод тэнд газар байхад ямар асуудлуудтай тулгарсан. Тэгээд энийгээ яг яаж хийсэн бэ? Дараа нь хамгийн сүүлд нь ямар хөө мэдрэмжүүдтэйсэн, юу сурч авсан гэх мэт зүйлсийг ярихаар шийдлээ. За би тэгээд ер нь бол хоёр ихтэй айлын баг. Тэгээ манай хоёр ихч хоёлоо 15 тадаа нэг нь Австрал, нэг нь Англи руу явчихсан. Тэгэхээр миний хувьд ч гэсэн ер нь бол 15 хүрээд хятад явах нь бол тодорхойсон. Яагаад заавал хятад явж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр ангиас хойш хятад хятад хэл заадаг сургууль сурдаг гэсэн. Тэгээ тийм ч болохоор хятад руу явж хятад хэлээ илүү сайжруулна гэсэн тухайд хийж болох хамгийн зөв, хамгийн сайн сонголт нээсэн гэж хэлж байна. За тэгэл дунд ангид ороод 8 дугаар ангид ороод тухайд 12 та арай 13 хүрээгүйсэн. Тэгээд аав намайг дуудаал за энэ сургуулийг судлаатлах гээл нөгөө сайтыг гаргаад ингэж хайлгадаг байсан. Яа тэгэхээр тухайд гэрээсээ бол би ганцаараа хятад хэлтэй. Тэгэхээр ингээл бүх хайх юм нь бол надаар өөрөөр минь хэлгээ. Тэгээд аав нь ингээл том өрөөний ширээнд ингээ газын зураг дэлгээ тавьчаал. За энэ сургууль энд дэд юм байна. Энэ сургууль энд дэд юм байна. Энэ нь энэтэй ойрхон ийшээ хэдэн минут явах юм бэ гэл. Бараг ингээд бүх юм ингээл бэдэн гэмиг тайлбарлаж өгөөл тэрийг хамт ярилцдаг байсан. Тэгээд тухайд бас айгүй их тусалсан бас нэг найз маань гэдэг Боян Заяа гээд. Яа тэгэхээр тэр найз маань болохоор нэгдүгээр ангиас хойш хятад байж дунд ангидаа манай анги шилжиж ирээд. Тэгээд ер нь бол Бээжингийн ямар байдаг гээд ихэнх юмнуудыг мэддэг, сургуулиудыг мэддэг, энд ингэж гадаад хөгтөс сурдаг гэдээс айгүй их мэдээллүүд өгсөн. Тэгэл энэ бүх юмыг ярилцаж байгаа л хамгийн сүүлд нь 5 сургууль сонгоод тэгээд 9-р ангийнхаа хавар хичээл орж явах үед нь албаар нөгөө хичээл яг яаж орд юм бэ, сургууль нь ямар хөө юм мэдхийн тулд тухайн үед нь Бээжин рүү явж исэн. Тэгээд Бээж рүү очиод нөгөө сонгосон 5 сургууль руугаа нэгээр нь очиод доторх орчныг үзээгээд очсон чинь бид нарыг оруулсан сургууль нь яг үүндээ бол нэг хэл сургууль гэсэн. Тэр нь миний сурч төгссөн ахлах сургууль буюу 80 дугаар сургууль гэж сургууль. Тэгээд бусад сургуулиуд нь бол оруулахгүйсэн, хичээл орж очиж гадны хүн оруулахгүй гээ. Тэгээд зарим хүмүүсийн ноцрон залхахад нөгөө холбогдох боломжгүй. Эсвэл бол ингээд бид нар Монгол дугаартай болохоор хятад дугаарлуу залхах жоохон амар биш ч юм уу. Тиймэрхүү асуудлуудтай байсан. Тэгээл ганцхан 80 дугаар сургууль руу ороод үтсэн чинь бүр ингээд орчин амар гоё заа. Миний бүр ингээд хязгаарч харж байгааг орчин байхгүй. Ингээд айгүй том ингээд хөл бөмбөгийн талбайтай заяа. Тэгэл хөл бөмбөгийн талбайных нь ингээд хажууд талд яг миний сурах сургууль нэсэн. Тэгэл гарч ирээ шууд хөл бөмбөгийн талбайны хажууд барын ингээд 20-од сагсны ингээд шийд ингээд зэрэгцээ хийж идэг заяа. Ингээд уур тойно. Тэгээд хажууд нь ингээд волейбол өдр тоглох хэсэгтэй. Тэгээд ингээд гүүгэлтэй замтай. Тэгээд ингээд хичээл орох танхим болгоно өөр барилгатай байдаг. Би химиг орвол энэ барилга, би тамир орвол энэ барилга руу очино. Энэ лаборатори барилга, энэ миний сурдаг барилга гэж бүр ингээд миний ингээд 10 жил өмнө баг дунд ингээд байж үтсэн орчноос хамаагүй өөр яг нэг тийм кинонд гардаг шиг тийм орчинтой сургууль гэсэн. Тэгэл за энэ сургуульд оръё гээл тэгээд шийдээд тэгээд угаасаа багш нар эдэртэй нуулзаад үзсэн чинь багш нар нь бид нартай айгүй юм дотн айгүй найрсгаар харьцаал ийм сургуультай дээ ингэж сурвал ингэж ийм юмд орчиж болно ингэж сурвал ингэж болно гэд. Тэгээд тухайд надад 2 учирч исэн гэж сонголт нэг юм бол нэг нь IB level гэх мэт өөр гадаадын илүү тийм англи хэлтэй Америк, Англи, Австрали дээр их сургуулиуд руу явхад бэлдэж өгөхөөс нөгөөтөө нэг хятадын топ сургуулиудад бэлдэж өгөхөөр юм хятад сургалтын системтэй байсан. Би тэгээд тэр хятад сургалтын системтэй хамгийн сүүлд нь сонгоод ер нь орохоор болсон. Бээжиндээ өөрөө бүр айгүй топтой ордог сургууль би зүгээр орё гэдэг орчих асуудал биш байсан. Тэгээ тийм учраас буцаж ирчээд HSK дээр бэлдэх хэрэгтэй. Дээрээс нь эсвэлэг шалгалт аавна гэж хэлсэн. Тэр шалгалт нь мат, физик, хим тэгээд англи хэл, хятад хэл гэсний 5 шалгалт байсан. Тэгээд би ч өмнө нь ерөөсөө хятад хэлээс бусад бүх хичээл нь монголоор үзэж байгаа шнэ. Хим, физик, математик нэрээр ерөөсөө хятад ямар ч үг хэллэг мэдгүй. Тэгээд тийм болохоор ингээд хятадын тэр номыг авч агаад өглөөнөөс орой болтол том ихчтэй хамт кофе шопд суугаад ингээд бүх юм эргүүлж хараад цээжлээд 1 сарын турш бэлдсэн. Тэгээд сарын дараа HSK оноогооч авсан. Тэгээд сургуульд очиж шалгалтаа өгөөч тэнцсэн. Тэгээд ингээд тэнцсэн гэдэг хариу авсан чи бүр ингээд айгүй их баярлсан. Ингээд өөрийгөө амар үнэлж эхлээд гэтээ ингээд баярлахтаа зэрэгцээд бас нэг тийм жоохон сонирн мэдрэмж ингээд төрж эхэлсэн л дээ. Яа тэгэхээр энэ дэх ангийнхан маань надад бүр айгүй сайн байсан. Ангийнхан маань уур амьсгал бүр айгүй гоё нэг тийм нэгдмэл нэг гоё ангиуд гэдэг штэ. Яг нэг тийм байсан. Тэгээ хятадд очих юм бол мэдээж айгүй тийм эхлээд ганцаараа эднэр гэдэг нь бол би угаасаа ингээд таамаглаж исэн болохоор жоох ингээд айгаад
айчхээс илүү ингээд жоохон хорогдоод тэгээд би ингээд би ингээд явахгүй болохгүй ахлах ингээ энэчнээ төгсчөөл хятад руу ингээд их сургуультай явчихъя л да. Тэгсэн чинь ер нь бол чи одоо ингээд хятад руу явчих юм бол энэ сонголтонд дараа нэгээд харамсахгүй чи айгүй их зүйл сурч авнаа. Тэгээд дээрээс нь чи Монгол сурсан илүү хятадын сургуульд орох боломжтой гэж бодож байна. Хятад сурч агаад орох нь илүү их боломжтой байна уу гэж тийм надад юм хоёр сонголтыг гаргаж өгсөн. Тэгээ мэдээж бол хятад руу явах нь миний өөрийн маань ирээдүйд ч хэрэгтэйс учраас тэгээд хятад руугаа явахаар болоод тэгэл 8 сарын сүүлээр очив юм да. За тэгээ намайг очиход бол манай ээж аав баг ихч маань хөргөж өгсөн. Тэгэл нэг дотор байрлуу эмэгтэй бол оролдог учраас ээж баг ихч хоёр маань ингээ өрөөний бүх юм маань зэгцэлж өгөөл. Тэгэл тэд нар угаасаа намайг хөргөж өгчөөл явах тийм зориултай. Одоо тийм үүрэгтэйс учраас ингээл бүх юмний өрөөний мэд төгчүүлж өгчөөл. Тэгэл манай ингээ сургууль амар том хашаатай. Тэгээ дотор байрлаас буучаал ингээд хашаанаас гарах гэсэн чинь намайг мэдээж гарахгүй би одоо ингээд энэ ч нүгэлдэг хэвээр. Тэгэл ингээл өөдөн тэн такси ирсэн заяа. Тэгэл ингээд аав ихч ээж тэр бүгдээр ингээл явах болоо. Тэгэл таксийн цаагаал ингээл үнсээл за баяртай миний хэн сайн сураарай гэл. Тэгсэн чинь ингээд бүр ингээд багаас хойш ингээд ээж автал өдөрчөнгөө шүнжэнгөө яж байгаа шүү дээ. Ингээд анх удаа ганцаараа байж үзэж байгаа. Тэгээ ингээд бүр ингээ 3 жил энэ чинь ингээ ганцаараа байна гэдэг зүйлийг өмнө төсөөлсөн ч гэсэн яа ингээ тулаад ирэхээр бүр ингээ амар дотор сонирн болдог. Тэгээ тухайн ингээ амар ингээ уйл марч юм шиг, инээмэр юм шиг яахаа мэдэхгүй ингээ нөхцөл байдал байж байгаа л тэгээд угаасаа ингээ намайг үлдээж байгаа хүмүүс би юулах юм бол ээж аав маань ингээ санаа зовох нь тодорхой шүү дээ. Тэгээд аль болох санаа зовохгүй би чаднаа гэхэд бол ингээ амар инээгээл баяртай гэл. Тэгээ явуулчихсан. Тэгээл дотор байранда орчвол бүр ингээ амар хөвөлөл амар яана би одоо юу ихтэй болоо гэл амар тэгэж нэг дотор жоох юм сонин бодлуудаар айгүй их дүүрэн байсан. Тэгээд мэдээж очоод өмнө нь ерөөсөө ингээд өөр орчинд амьдарч байгаа хүнд угаасаа айгүй олон фактууд тохиолдно. Тэгээд надад ч гэсэндээ ер нь бол эхний 1-2 сар бол айгүй их зүйл тохиолдсон. Тэгээд одоо эхнээс нь ер нь ярьж байгаа. За ингээ гадаадад очиод нэг газар амьдрахад бол зайлшгүй хэрэгтэй зүйл бол эхнийх нь мэдээ SIM карт аваа тийм үү тэгжээж хүмүүстэй харилцсан 4 жилээр орно. За дараач нь багны карттай болох байсан. За тэгээд гуравт нь бол мэдээж мөнгө эдрээ зохицуул сууш морно гэл айгүй бол асуудал байсан л да. За тэгээд эхний SIM картн дээр би тухайн үед очихдаа iPhone 6 Plus байсан ахгүй iPhone байсан. Тэгээд тэр iPhone-ыг ингээ гадаадаас авсан хятадаас авсан биш. Тэгсэн чинь хятадын миний авсан SIM карт ингээд гадаадаас авсан iPhone-д 4 чи оруулдаг байсан. Ингээд хүн рүү ярьж болох ч гэсэндээ ерөөсөө ингэж 4 чи интернет ерөөсөө ордгоо. Тэгээ манай сургуульч тэрчгээр өөрөө интернет хөө. Тэгээд дотор байр маань ч гэсэндээ ингээ интернетээ ганцхан өөр байдаг. Тэгээ тийшээгээ ингээд өглөөнөөс 8-аас оройны 9 хүртэл хичээлдээд болохоор 9-өөс нэг 10-ын хооронд тэр өрөөнд орж хүмүүстэй харилцах боломжтой байсан гэсэн. Тэгээ бусад үед ингээд бусад хүүхдүүд уцмасаараа хүмүүстэй зөвхөн боломжтой байсан. Ингээд 4 чи ингээд SIM-ээ солиулах тийм чадваргүй ч байсан юм. Тэгээд яаж нэг өөрийгөө тухайд хашаанаас гарч болохгүй бид нар гэж боддог байсан. Тэгээд ингээд байнгын 3 жил цагийн хашаан дотор амьдрах гэж бодсон байх нь шүү дээ. Тэгээд яаж байгаа л тэр SIM картыг би бүрстэ сарай юм шигтэй байсан. Тэгээд ингээд орой олгон ээж автаа ярихын тулд тэр өрөөндөө ингэж очиж тэр өрөөндөө ярьдаг. Тэнгүүт манай дотор байр 10 цагаас ингээд бүх гэрлэнүүд унтраад бүх Wi-Fi дээр унтраадаг байсан. Тэгэл очоод тэнгүүт нэг 12 минут яаж амжиг байх таслаад ячдаг ус аахгүй гэдэг байх боломжгүй болчдөг. За тэгээд дараач нь асуудал нь Wi-Fi орлоо ч гэсэндээ хятадд ерөөсөө Facebook, Instagram энэ гэдэг зүйл ордгүй учраас ингээд ангийнхантайгаа харилцахад хэцүү байсан. Ингээ WeChat-тай ганц 2 хүнтэй л нэг оройны тэр нэг 5 минутанд амжиж ярих гэж тэнд ингээд айгүй их хүлээж хүн болгоор нэг юм залгаал юм болж байгаа яриад явдаг гэсэн. Тэгээд ер нь бол ингээ очихдаа ингээд хятад очиж байгаа хүмүүс ч гэсэндээ SIM карт авахтаа анхаараараа ингээд 2 Mobicom Unitel гэдэг шиг хятад юм 2 гол юм SIM картны компани байдаг. Тэгээ тэрнийх нь Liantong гэдэг нь л одоо ингээд гадаадас авсан iPhone эдэрт бол чөлөөтэй ордог SIM карт байсан. За тэгээ хоёр дахь нь бол карт авах байсан. Тэгээ тухайд 14-өөс учраас надад ерөөсөө өөрөө карт авах боломж байгаагүй. Тэгэхээр ингээ хүмүүс ингээ уцаа уншуулаад картаа холбол айгүй амар юм авдаг байхад миний хувьд бол зөвхөн бэлэн мөнгөөр л хийх боломжтой. Тэгээл ээж аавын өгсөн одоо тэр бэлэн мөнгийг ингээ хадгалаад гамтаа өргөх бол миний өөр байсан. Тэгээд яг үнийг хэлээд ингээ
монголчин өдөрт би бараг 1000 төгрөгөл үрдгөөс ахгүй. Тэгсэн чинь ингээд тухайд ингээд авч явсан миний юан бол монгол мөнгөөр бодохоор айгүй их мөнгө заяа. Сарын хэдэн төгрөг гэдэг ингээд бодохоор бүр ингээд надад бүр хитрхийн амар ихсэн мөнгө шиг санагдсан. Анх ингээд амар хангалуун очсон чи яг үнэндээ ингээд бүх юмныхаа төлбөрийг төлөө тийм хэрэглээний юм аавн, идэх юм аавн, тэгээд дотор байранда ийм бүтээлэг, ийм хайрцаг гэл ингээд ахуй юм аавал ингэсээр итэл тэр мөнгө амар хурдан дуусдаг заяа. Тэгээд ингээд бүр ингээм амар мөнгөний хонцлол ороод тэгээд ер нь бол ингээд сим карт ч юм мөнгөчгүй эхний сар бол амар хэцүүжсэн. Тэгээ энийг мэдэнгүүтээ манай том ихч над дээр 10 сарын 1-нд амралтаар ирэх болоод тэгээд ашгүй том ихч маань ирсний дараа ингээд хашаанаасаа гарч болж байгаа байхгүй юу. Хашаанаасаа гараад сим картаа солиулаад тэгээ мөнгө эднэр ч аваад тэгээд ер нь бол арай гайг болсон байдгийг. За тэгээ хятадд бол ингээд Монгол байдаг зүйлээс бүх юм нь маш их хөгжсөн. Би ямар ч хоолны газраас ямар ч юм захиалсан бараг 10 минутын дотор ирэх боломжтой. Би ингээд уцаараа ямар нэгэн бараа захиалаад аль ч дэлгүүрийн барааг би ингээд зөвхөн нэг өдрийн дотор л хөрвүүлээд ирэх боломжтой гэх мэт ингээд маш олон боломжууд байдаг. Тэгээ инхинд бол энийг энтэй холбон тэрийг ингэж хийн гэдгийг ер нь бол миний тухайд мэдэхгүй байсан. Гэтэ манай ангийн хятадх ангийн маань 2 3 ер нь бол ингээ бүгдээр айгуу дайчсан надад айгуу их тусалдаг байсан нэг 2 хүүхдтэй нэг Бразил нэг Болив гээд тэгээ энэ 2 хүүхд болохоор яа ингээ надад бүх зүйлийг яаж хийх вэ метрод яаж суух хэрэгтэй автобусанд яаж суудъя ийшээ явахын тулд ингээ хэрэгтэй хятад хүнийг яаж харгалдъя энэ бараа яаж захиалдаг бүх юмыг эхнээс нь дуустал айгуу гоё зааж өгдөг байсан би бүр ингээ айгуу тэний юм шиг юм хүртэл асуудаг байсан аахгүй одоо зүгээр л сууж байгаа л бараг тэр үеийн энэ метро юу энэ автобусанд суухын тулд яах хэрэгтэй ингээ алхам бүрээ асуудаг бах тэр хоёр бол ингээд залахгүй надад зааж өгдөг. Тэгэхээр ингээд хятад ч юм уу гадаад руу явж ивэл хүмүүсээс юм асуухаасаа бити ингээд санаа зовоорой. Битггүй бол тэгээд асуух хэрэгтэй шүү дээ. Тэг асууж агаад одоо л ер нь л ингээд хаашаа л хаашаа явна да би чирээ. За тэгээд дараагийн тулгарсан асуудал бол энийг бол айгүй их анхаарах хэрэгтэй. Би очсноос бол амар их сандарсан юу болсон бэ гэхээр манай сургуулиас надад виз аваад өгнө гэсэн л дээ. Тэгэхээр ингээд нөгөө хятад руу ч бид нар 1 сар зүгээр явдсан шүү дээ. Тэгээд аанзаа тэгвэл 1 сарын дотор зүгээр явчаад тэгээд виз авчаа гэдээ очсон чинь манай сургуулийн багш чи ингээд визээс сунгуулна л гэж байдаг. Шууд виз аавна гэж байдаг. Тэгэхээр Монголдо заавал ямар нэгэн виз авчаад тэгээд хятад дээрээ манай сургуулиас чамд сунгуулж өгнө гэж хэлсэн. Тэгсэн чинь ингээд 1 сар нь болох гэдэг би тэгээд ингээд заавал Монгол руу буцаад дахиж виз авчаад тэгээд буцаж ирэх шаардлагатай болсон. Тэгэхээр ер нь бол хятад руу явж сурах чаа хүмүүс энийг айгүй сайн асуугаад ер нь бол хятад руу явахын өмнө ямар ч сургууль руу ямар ч газар руу явсан заавал ямар ч хамаагүй виз заах хэрэгтэй юм билээ. Тэгээд над дээр анх дарж өгч ирсэн виз зүгээр л 1 сарын виз байсан. Тэгээд очоод тэрийг ол сонгуулж ирсэн. Тэгээд энэс болж бас айгүй их тийм сандарсан юм болж ирсэн. За тэгээд амьдрал ахуйгийн хувьд бол ийм байна. Тэгээд эднэр бол ингээл хүмүүсээс асуугаал явж байхад угаасаа нэг нэгээрээ болоод тэгэл дасах тусам илүү ойлгоо сүултээ бараг доотлынхаа зааж маж хөө төвшөнд хүртэл очоод айгүй ингээд бүх юмаа сурчдаг. Одоо хинч над дээр бэжэн дээр ирсэн би энэ тийм юм ба тэн тийм юм ба гэдэг нь л асуудалгүй аваад явчихна гэж бол айгүй ихтгэлтэй байгаа. Дараагийн асуудал бол мэдээж хичээл сурлага очиж байгаа гол зорилго нь бол сурах хичээл очиж байгаа шүү дээ. За тэгээд Монголд байхдаа миний дүн бол айгүй дайж байдаг гэсэн баггүй юу. Ингээд ангийнхаа эхний 3-т бол байнга ордог гэсэн. Тэгээд математик эдэртээр бол дандаа тэгээ 95-аас дээш мэш айгүй сайн мэн дүн авдаг байж байгаа. Тэгээд хятад очиод анх оронгуучгууд ингээд шалгалт авдаг хүүхдүүдийн төвшнийг харахын тулд тэгсэн чинь би тухайд математик дээр 20 авч ирсэн. Тэр л бүр ингээд толгооноос ерөөс гардгүй ингээд математик шалгалтын дээр ингээ 20 давна гэдэг бол ерөөсөй байж үзэж байгаагүй зүйл. Тэгээ тухайн дүн нь бол ангийнхаа хамгийн доод дүн байхгүй юу. Манай ангийнхан бүгдээрээ ингээл дор хаяж 50-аас дээш заяа. Тэгсэн чинь минийх бүр ингээ айгүй асар их ялгаатай. Тэгэл бүр ингээ тухайд айгүй сонирмээс л да. Тэгээд бас аав ээж дээлсэн чинь манай аав ээж зүгээрээ минийх одоо ингээд одоогийн дүн чи хамаагүй чиний одоо гол нь ахичих чил чухал гэдэг. Тэгэл ер нь бол өглөө хичээл маань 7 гэж сургууль дээр очиод орой 9:45 хүртэл давтлага гээд дуусаа. Тэгээ өрөөнд дээр жунтаал ер нь бол 7-оос 10 хүртэл ингээ 1-ээс 5 хүртэл байнгын сураал тиймэрхүү темптэй явж иж гүйтсэн. Тэгээ тухайд мэдээж надад хятаар бүх юмаа сурч очоод ойлгохгүй юм байсан. Тэгэл нэг ойлгохгүй юм гарангуут нөгөө Бразил маань хажууд Берлин маань ард судгаас ахгүй. Тэгээ хажууд талаасаа энэ юу гэсэн үг тэр юу гэсэн үг гээ би бүр зүгээр л метр гэж юу гэсэн үг юм бэ сантиметр гэж юу гэсэн үг ингэж хүртэл баг асуудаг гэсэн баг одоо ингээд тэгштэглийг задлаад x тэнцүү хит хит гаргаж байгаа гэж арах нь хүртэл амар амар тэр хиттууд тэр аргыг би мэдтгүү тэгээд энэ яадаг арга юм бэ эднэр гэж бүр зүгээр л маш simple юм одоо бодоход асуудаг гэсэн аахгүй тэгээд тухайн үед намайг ерөөсөө шоолдог хүн байгаагүй ангийнхан маань бүгдээр ингээд айгүй төвчээртэй нэг нэгээр надад тайлбарлаж өгдөг байсан.
Тэгэл нэгдүгээр 10 дугаар ангийн нэгдүгээр үйлрлийн дүн төгсгöd бол яг хөө тийм хэмээр 1 2-т орсон гэж бол би хэлэхгүй л дээ. Гэтэ дүн маань 6-д орч илүү. Нийт ингээд дүнгээр өмнө нь бүр хамгийн сүүлд ингээд амар муу авч ирсэн чинь ингээд бүх шалгалтнаараа 60-аас дээш аваад 6-д орно гэдэг бол миний хувьд айгүй том амжилтайсэн. Тэгэл аав ээж хэлсэн чи их ч эднэр ч гэсэндээ хэлсэн чинь бүгдээр нь л айгүй сайн байна. Дэвш чинь гэдэг чинь л юу нь болж байна гэд. Тэгэл энэндээ урамшаар үргэлжлүүлж явсараа ахлага ингээд төгсөхдөө бол би нийт сургуулийнхаа хүүхдүүдээс нэгт орсон дүнгийнхаа чагсаалтаар тэгээ нэгт орсон учраас Бээжингийн сургууль шууд урилгаар 100% тэтгэлэгтэй орохоор болсон. Тэгээд ер нь л айгүй олон даваа тал үүснэ л те. Тэгээд сургуулийнхаа ингээд бүт 2 3 мянган хүүхдээс 3 хүүхдүүд нэг тийм цом байдаг тэтгэлэг байдаг 10 мянган юуны. Тэгээд тэрийг нас авч төгссөн. Тэгээд ер нь л айгүй их баярлж байгаа. Анх бол хүн яаж эхлэх, ямар дүнтэй хань бол хамаагүй үнэхээр чи ингээ хичээд юм мэдэхгүй бол асуугаад явах юм бол ингээд багаар ахиад сураад ингээд өөрийн хүссэн төвшөндөө бол хүрч чаддсан байна гэж бол би энэ бүх туршлагаасаа ойлгож авсан. За одоо ингээд бүх юм эхнээс нь дуустал нь яриад бичээд ингээд сонсоод үзэхэд бол аюу амархан сонсогдож байна л да. Аюу амарч байсан юм шиг те. Гэтэ яг тухайн үед нь бол ингээд орой олгоо уйлдаг байсан, нөгөө уйлдаг байсан, хэцүү санагддаг байсан, хэцүү санагддаг байсан. Гэтэ эндээ харамсаж ийн үү гэж хизээч үгүй, харин би бүр баярлдаг. Тэгээ энэ бүх зүйлийг туулуулж, энэ бүх зүйлийг одоо ингээд намаа ингээд нэг поинтээр ирээд, нэг цэг дээр ирээд ингээд шантрах гад чам хэцүү ах үед манай ээж аваа маань хэлдэг байсан үгнүүд одоо бодоход амар ухаатай үнэт байсан. Намайг бүр яг ингээд за чи өөрөө сонголтоо хийж хамаад юм байна. Чи энийг ингэх юм бол ингэн, энийг ингэх юм бол ингэн гэд бүх зүйлийг аюу ойлгож өгчээсэнд маш их баярлалаа. Тэгээ тухайн үедээс найзуудтай ч гэсэн аюу их талархдаг. Бүх зүйл болж ирсэн ингээд дэмжээл хажууд нь байгаад л ингээд юу ч болж ирсэн ярьж мараал. Намайг буцаад одоо Монголд ирэх гэсэн аюу гоёор хүлээж авал аюу гоё байгаа. Тэгээ миний хэлэх гэсэн зүйл юу юм бэ гэвэл одоо чи ганцаараа гадаад руу явна уу эсвэл ямар нэгэн хэллийг сурч эхлэх нь эсвэл ямар нэгэн зүйлийг хийж эхлэхэд бүх зүйл угаасаа хэцүү байна. Чиний өмнө ингээд саад дотгорууд ингээд нэг нэрээ гарч ирээд л тэд нар бол хизээч дуусахгүй. Гэтэ энийгээ чи давах тусам туршлагаж чаад энийгээ чи давах тусам ингээд өөртөө ихтэй болоод өөрөө бие дааж сураад өөрөө ингээд ямар нэгэн зүйлийг хийж сурдсан байлээ. Тэгэхээр эхлэлээс нь битээ ягараа ямар нэгэн зорилгын төлөө хичээх тусам тэр жил амархан болно гэхээс бол угаасаа хэцүү болохгүй. Энэ хэтрээ явсан туршлагынхаа ачаар ер нь бол одоо энэ Instagram, YouTube хуудсуудыг ингээ хөтлж ийн, Instagram-аар өдрөө болгон хүмүүстэй хамт ном уншиж ийн, гэлмэд ингээд зөв эрүүл амьдралын хэм маягийг хамт хөгжүүлж ийн. Тэгээ дээрээс нь CTC Shyness гээ сургалтын төв дээр хязгаартай зааж ийн, өөрөө сургалтын төв дээр аягүй багш нартай болсон байна. Маш их ингээд зүйлс эхнээс нь хийх зоригтой болсон, хийж чадах юм шиг санагдсан. Тэгээд одоо миний бол их сургуулийн амьдрал бол дөнгөж эхэлж байгаа. Тэгээд яг л бодсон шиг хэцүү байгаа. Мэдээж бол хамгийн шилдэг нь бол биш л байгаа. Гэтэ уурчсан өөрийнхөө зорилгын төлөө хичээсээр авах болно. За баярлалаа. Баяртай.